Өндөр сувг тавтай мөрөл би бол хөтлөгч Инхбат. Хятадын Ланжоу хотоос физикч бэлгүү маань кино шинжлэх ухааны нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од өндөр сувгаар болон NTV телевизээр зам 83.3 170 хостолгооны Од өндөр хажуугаар хүрч байна. Дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэн яваатай MMS компани болон хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн Бодлоо хөгжлийн банк эвэнтэтгэж байна. За өдрийн бэлгүүнэ. Өдрийн минь сайн байцгаана уу? Сайн байна уу? За Black Mirror season 1 бол ярьсан байгаа тийм ээ. Тийм, season 1-ийг урнаа бит 2 ярьсан. Одоо season 2-ыг ярих цаг ирсэн байна. За season 2-ыг үзэхэд бол ер нь 4 ангитай. Гэхдээ 3 ангинд баг энэ social одоо энэ олон нийтийн сүлжээ рүү хандсан ийм анги санагдсан. Тийм. Ер нь яг хуу Black Mirror-ийн нэг одоо бүх season-уудыг анзаараад байхад технологиг ашиглаад одоо технологийн сул талуудыг харуулж байгаа шүү дээ. Хэтрүүлсэн технологийн хэрэглээ ч юм уу. Эсвэл технологиг бид нар хит буруугаар ашиглах юм бол ямар байдал руу хүрэхүүг харуулахаас гадна тэдрийг ашиглаад нөгөө нийгмийн сул талуудыг бас харуулдаг шүү. Хүний этикийн болон моралын асуудлуудыг айгу хүнддэг тийм. Тий. Ялангуяа одоо нөгөө season 2-ын 2 дугаар анги лөө White Bear чинь тэрэн дээр чинь яг технологиг ашиглаад давхар нөгөө нэг ethical justice гэдэг штэ. Бусдыг шүүх бидний этикийн асуудлуудын тухай хүндсэн байдаг. Тэр анги бол надад анх үзэж хахад айгүй эвгүүл санагдчихсан. Яа гэж одоо. Тий, яг үнэ. Тэгэд White Bear дээр ч за тэр Waldo гэдээ бас нэг анги байгаа. Тэгээд White Christmas гэдэг байдаг штэ тий. Энэ гурван анги бол яг гуруула тий нэг олон нийтийн сүлжээг шүүмжилсэн одоо хит хэрэглүүл яах вэ? Ер нь л яг одоо бидний яг одоо амьдарч байгаа энэ ертөнцийг л харуулад байгаа юм л да. Тий. Сүүл би нөгөө season 2-ын тухай одоо нөгөө сүүлд үдсэн хүмүүс байгаа шүү дээ. Би чинь Black Mirror-ыг харцсангүй сүүлд үдсэн байхгүй. Бараг эхний 4 season гарцсныхан дараа үдсэн. Манай найз чи үзээч гэд би ч нөгөө нэг их цуврал үздэг байсан болохоор нэг үзэхгүй яа. Тэгээ ягаад чи Black Mirror данхандаа нэг дурлж байгааг юм. Тэг үзсний дараа айгу дуртай болчихсон. Саяхан бүр хожоо 20 оноос хойш үдсэн хэдэн хүмүүсийн критик уншижсэн чинь нэг нөхөр Reddit дээр мань хүн яасан гэхээр season 2 бол ерөөсөө одоо яг одоогийн манай нийгэм байгаа шүү дээ. Ялангуяа Америкийн нийгэм те. Барууны нийгмийг айгуу сайн predict хийсэн, таамагласан өдрөл болсон байна гэд бичсэн байна. Яагаад тэгж байгаа юм бэ гэсэн чинь нөгөө Waldo moment шүү дээ. 3 дугаар анги те. Waldo moment чинь өөрөө тэнд нэг одоо Waldo гэдэг дүрийг аваачаад юунд улс төрд гаргацсан чинь нөгөөх нь хинч вэж болно шүү дээ. Тэр тухайн дүрийн ард те. Тэнгүүт ертөнц нь ирээдүйд нэг юм фашист маягийн ертөнц болсон байгаа байхгүй тийм. Ийм фашист маягийн ертөнц одоо дарангууллын маягийн ертөнц болсон. Тэгсэн энэ бол ерөөсөө яг юм Дональд Трамп болон одоогийн энэ Америкийн засгийн газрын нөхдүүдийг магадгүй ингээд тодорхой хэмжээнд таамагласан байж болохоор анги байна гэсэн баг. Тэр нь надад бас нэрээ магадгүй ч юм уу гэж бодод. Яг тэр би ч нөгөө Трампт нэг дуртай биш. Трамп дуртай хүмүүсийг ойлгодог шүү дээ. За тэр улс төрийн юм ч яах вэ? Тэгээ ингээ харангууд ерөнхийдөө одоо ингээд тэр бид нар ямар нэгэн байдлаар өнөөдөр ялангуяа ингээд одоогийн social систем бол reels ч юм уу тийм богино бичлэгүүд байдаг болсон. Давхар нөгөө мемүүд байгаа шүү дээ. Янз янзын утгатай юу утгагүй юм мемүүд байгаа тийм. Зарим нь бол ойлгодогчгүй юм би бүр тэр мемүүдээр өнөөдөр ингээд улс төрийн ямар нэгэн хөдөлгөөнүүд айгүй эрчимтэй байдаг болсон байна. Одоо нийт массыг хамсан улс төрийн хөдөлгөөнүүд айгүй эрчимтэй байдаг болсон гэж байгаа байхгүй. Гэтэл энэ маань өөрөө яг тухайн Waldo moment дээр яг одоогийн Америкийн Трампын улс төрийн системтэй яг адилхан таарж байна гэж бичсэн. Надаа хүү нэрийн чинь бас магадгүй юм байна гэж хэлт бодсон шүү дээ. Тийм, Waldo-гийн зарим хэсэг нь тийм баг. Зарим хэсэг нь манайхтай бас их төстэй санагдаад байгаа. Нөө чанга ойрлсны зөв биш гэдэг үг байдаг авчиг. Манайх болохоор ер нь бол чанга ойрлсон илүү их одоо хандлт авдаг, илүү олныг хүртэл болдог шүү дээ, тий. Тэнгүүд Waldo тэгээд нөгөө хин Monroe гэдэг хоёр өрсөлдөгч байгаа. Тэнгүүд Monroe болохоор яг цэвэр улс төрч улс орныхоо төлөө яах вэ гэдэг юм аа ингэж ярьж явдаг хүн бол Waldo бол зөвхөн хүнд оромжилдог, нийгэм таалагдах гэдэг одоо за нэг зарим нэг хүнийг дуртчих болохгүй бах. За ингээд ер нь бол Waldo бол улс төр тэр улс орныг хөгжүүлэх талаар бол юу ч яриаггүй зүгээр л нэг хүнийг доромжилсоор байгаа л энэ 2 дугаар байранд орчиж байгаа шүү дээ бүр. Харин тий. Одоо ерөөсөө Waldo moment-ийн эхний нэг хэсэг тэр байгаа. Нөө дэлхийн суднууд дээр цэнгэл хин Амина Питер Аристотелийн тухай дугаар хийсэн шүү дээ.
тэрэн дээр Аристотель нөө дээр үед чинь Грек Ромын эзэнт гүрний үед улс төрийн маргаан гудамд болдог. Тэгээ гудамд нөгөө нөхдүүд энэ дээр гарч ирж байгаа л тий. За би ингээд өстөл нэг улс төрдөө орчих юм бол ийм ажил хийн ингэн тэгин гэж ингээ юм ярьдаг. Тэгсэн Аристотель юу анзаарсан бэ гэхээр яг тэр энэ дээр гараад яг ингээ жинхэнэ ажил ярьж байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. Одоо юу гэдэг чинь шинжлэх ухааны төсвийг нэмнэ гэдэг шиг юм уу тий. Жинхэнэ юм ажил ярьж байгаа хүмүүсийг хүн яг сонсохгүй байх гэж байгаа байхгүй. Тэгсэн өөр нэг гараад зүгээр ингээд зүгээр л хүмүүсийн эмоцоор тоглодог хүмүүс байдаг шүү дээ. Амар чанга ярьдаг ч юм уу эсвэл ингээл одоо нэг гитлер шиг ч юм уу те. Яг юу яриад байгааг нь мэддэггүй гитлерийн яриануудыг сонсоход. Гэхдээ ингээд айгүй эмоцороо ингэж хүмүүсийн нөгөө body language-ийг өөртөө татаж чаддаг. Тиймэрхүү ярианд хүмүүс ингээ орчдөг. Тэгээ яг тэр хүмүүс юу яриад байгааг нь сонсох юм бол юу ч ярьдаггүй. Нэг бол яг чиний түрүүнээснэр нэг нөхрийг шоглож идэг те. Эсвэл доромжилж идэг. Эсвэл ерөөсөө ингээд нөгөө хүний төрөлхийн нэг юм үнэн худлагын шүүх боломжгүй итгэдэг зүйлүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйлүүдийн л тойруулж хөндөж яриад идэг. Тэг хүн ерөөсөө ийм юмд итгэдэм байх гэсэн зүйлийг Аристотель анхаарсан баг. Тэгсэн Waldo Moment-ыг үзэж байхад бол яг энийг бас тэр нөгөө нийгмээс анзаарч болж байгаа юм. Уул нь бол нөгөө улс төрч бол яг жинхэнэ ажил ярих гэдэг тэнцээ. Одоо ялангуяа нөгөө дөнгөж тэр улс төрчийг шоглолцоод дараа нь нөгөө Волдогийн тэрэг гудамд явж идэг штэ. Тэгсэн нөгөө Монро яг нэг хөвшин настай хүнтэй асуудал чинь юу вэ? Юу болж байна гэж асуух гад ярих гэдсэн чинь манай хүн Волдо хажууд нь очингуудаа мань нөхрийг шоглож эхлэнгүүт нөгөө эмээ маань хүртэл нөгөө улс төрчийн ярианд анхаарахгүйгээр Волдогийн яриалаа анхаарч эхэлдэг те. Тэгсэн тэнд тэр манай Монро явж байгааг хинч тоохгүйсэн мөртлөө Волдо очиод тэнцээ нөгөө Монрог жоохон тэнэг мангараар нь дуудчихгоот тэнцээ хүмүүс цуглаал ирж байгаа байхгүй. Нэг бодол их гонигтай те. Яг л ерөөсөө нийгэмд ажиглагддаг үзэгдэл байгаа байхгүй юу? Тийм үнэн. Тэнгүүд за дэлхийн нийтээр юм гэж хэлэхгүй зарим улсууд бол зүгээр сонгуулийн сурталчилгаа гэж мөр хөтөлбөрөөр бичдэг зураг тавьдаг ийм л сурталчилгаа хийдэг. Одоо бол олон нийтийн сүлжээ мөлжийг ашигладаг. Одоо Японууд байна, Германууд бас тэгдэг гэж сонсогдож байсан. Иймэрхүү байдлаар яах юм бол харах юм бол яг тэр тухайн орных нь хүмүүсийн боловсролын түвшин ямар байна тэндээс л хамаарат ах шүү. Америкууд бол ер нь бол жоохон ер нь бол сүрцэн газар шүү дээ. Тэгвэл Америкт энэ бол яг тохирсон харагдаад байгаа байхгүй. Монгол тэнгуут тэр Америк шиг Америкийн хардаас орох гээд байна уу гэдэг одоо болгоомжлолч юм уу. За ер нь бол эхнээсээ ороод явцсан байх гэдэг тийм төгшүүр бол байгаа юм. Одоо бол тэгмээргүй байна. Тэгэхгүй одоо ард иргэдээ бүгдийг мэдлэгжүүлээд шинжлэх ухааны таны мэдхүйг ингээд дурлуулад ингээд боловсролын нэмээд явах юм бол уг нь бид нар яг энэ хүн юу ярих гээд байгаа юм. Энэ Волдо юу ярьж байгаа юм гэдгийг ялгадаг л болчихж байгаа байхгүй юу. Тэгэх юм бол бид нар цаашдаа гайгүй ингэж хөгжил маань арай хурдцах юм болов уу гэж бодох юм. Волдо бол тэрийг бидэнд яг ингэж харуулж өглөө шүү дээ тий. Тэгээ яг хаа бас яг юу талаас нь психологи талаас нь харах юм бол энэ чинь ерөөсөө нөгөө популизмын психологи байгаа байхгүй юу. Ерөөсөө л энэ популистуудыг харах юм бол яг юу яриад байгааг нь мэддэггүй шүү дээ. Ерөөсөө бүгд нэг юм Волдонууд л явж байгаа байхгүй юу тий. Одоо нөгөө 12 жилийн өмнөх юм янз янзын баримтат кинонууд гарсан шүү дээ. Илт нөгөө төмөр замаантай холбоотой тий. Тэр бол хитрхийн популизмууд гараад эхэлдэг. Гэтэл популизм бол өөрөө психологийн өнцгөөс нь харах юм бол ерөөсөө л яг юу яриад байгааг нь мэдэгдэхгүй ийм зүйл. Ямар мессеж өгөх гээд байгааг нь мэдэгдэхгүй тий. Зүгээр л хүний эмоцоор тоглолт хийж идэг тийм юм байна байхгүй. Тэгэхээр яг үүнээс яг үнэхээр л яг энэ байдлаас сэргийлэх гэвэл мэдээж бид нар суур боловсролыг ялцгүй сайжруулах хэрэгтэй байгаа юм л та. Одоо суур боловсролыг ялангуяа сайжруулах гэдэг чинь ерөөсөө л хүн нэгт сонсож сурах хэрэгтэй, хоёрт уншиж сурах хэрэгтэй. За энэ хоёрыг би өөрийн скил болгочих юм бол дараа нь үүнийг нөгөө боловсруулж сурах гэдэг чухал юм байна шүү дээ. Тэгээ боловсруулж сурдаг. Ингээд ирчээр хүн угаасаа л популизмын яриа энтер бол нэг юм сонирхолтой санагдаад эхэлчихэж байгаа болох. Жишээ нь одоо яг ингээд түрүүний хэлснээр яг үнэхээр боловсрол сайтай газар популизм хэр хүчтэй вэ гэж анзаарах юм бол бага харьцангуй бага тий нийт массынхан масс нь харьцуулахад харьцангуй бага. Яагаад тэгэхээр тэр хүмүүс чинь нөгөө мэдээж эмоц хүн чинь өөрөө эмоцийн амтай учраас эмоц хөдлөн. Гэхдээ нөгөө шүүн тунгаах буюу критик чадвар нь тодорхой хэмжээнд за манайстай харьцуулахад хамаагүй өндөр болцсон байгаа учраас тэн чи хит популизм руу орохгүй л байгаа байхгүй тий. Улсуудыг анзаарах юм. За бүр нэр дуртаад одоо яах юм те хамаагүй улс төрийн юм руу яваад орчуулдаг. Дуусахгүй зүйл болно. Тий. За тэгээд надад бас нэг юм жоохон амар санагдсан. Мэдээж энэ бол ингээд нэг популизмын психологи явчихж байгаа. Нөгөө нэг эвгүй юм нь юу вэ гэхээр Waldo Moment бол ерөөсөө яг өнөөдрийн энэ бидний ашиглаж байгаа ChatGPT системүүд ирээдүйд
эвгүй болж магадгүй шүү гэдгийг харуулсан байна. Бид нар буруугаар ашиглах юм бол тий. Одоо нөгөө нэг манай Волдог яг анх хийсэн нөхөр нь өөрөө гарч ирээд би наадах чи хийсэн гингүүд хүмүүс итгэдэггүй шүү дээ тий. Тэр дэлгэцний ардах дүр солигдож байгаа шүү дээ. Гэтэл тэр дүр бол мэдээж үрд мөнхөд амьдрч чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд солигдоол юм. Тэгэхээр тэрийг дараа нь юугаар орлуулах вэ гэхээр мэдээж ерөөсөө AI-аар орлуулна шүү дээ. AI-аар орлуулаад Voldo гэдэг AI гэдэг дүр бий болж байгаа байхгүй тийм ч зүгээр л бэлэн өгдлүүдээс суралцсан language модель ард нь тавьчих болж байгаа байхгүй тийм ч өөр ингэсэн ухамсар байхгүй өөр ингэсэн эмоц байхгүй тийм ирээдүрөө яг иймэрхүү маягаар орох юм бол амар аюултай байна даа гэсэн мэдрэмж төрж ирсэн анх үзэж байгаа. Тэгээ энэ маань бас өөрөө яг энэ талаараа season 2-ын эхний ангитай холбогдох юм болов уу гэж харж байсан. Тийм. За хоёлаа Voldo ямар ч дуусгачаа дараа нь эхний анги руу гаръя. За тий. Хэрвээ бид нэр популист улс төрчтэй ч юм уу одоо чанга орилдог нөхдүүдийг боловсрал нэмгэн тийм хүмүүсийг сонгоод байвал ирээдүйд юу болж болох вэ гэдгийг Voldo-гийн төгсгөлчийг харуулж байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол сонголтоо зөв хийж явах юм байна. Тэгэд Voldo дээр бас нэг юм анзаарчихсан. Voldo ирээдүйд бол ерөөсөө ард нь маш том баг ажилтдаг. За Voldo-г удирддаг нэг хүн байсан шүү дээ. Тэр нэгээр тогтохгүй маш олоола болж хувирах баг. Тэгээд одоо юу гэдгийг тэр одоо нэг толгой байна шүү дээ дарга тэрэнд захирагдаад Voldo гэдэг нэрний доор ингээд бүгдээрээ ингээд энэний төлөө ажилтдаг нэг тийм том нам шиг ч юм уу ийм болоод тэгэл мафийн бүлэглэл шиг юм болж байгаа. Тийм. Тэгээ Voldo-гийн одоо тэр толгойлогч нь өгөхөд дараагийнх нь гарч ирдэг Voldo гэдэг одоо тийм нэг юм л байгаад шүү дээ нэг оригинал юу гэдгийг байгууллага ч юм уу тийм үлдэх гээд байгаа надад санагдаад байгаа байхгүй. Тийм энэ чинь ерөөсөө одоо яг хэрвээ сүүлийн сценыг манай үзэгч нар анзаарах юм бол ингэ дэлхийд даяараа Voldo болсон байдаг шүү дээ. Хятад хүртэл Voldo гэдэг юмуд гараад ирсэн. Дөрүүд гараад ирсэн байгаа байхгүй. Ард нь юм байгаа мэдэгчгүй. Тэгэхээр угаасаа энэ популизмын нэг аюул чинь өөрөө хүний эмоц дээр тоглолт хийдэг учраас хүн чинь эмоцийн амттай учраас угаасаа нийт массын дийлэнхийг хамрах нь тодорхой. Тэгэхээр ингэ хэтрүүлэх юм бол дэлхийд даяараа юм популист болоод тэгээ Voldo гэдэг туганд орж агсцсан тий. Зүгээр яг хуу жоохон бүдүүлгээр жишээ авах юм бол ерөөсөө л хойд солонгосыг бүхэл бүтэн дэлхийн хэмжээнд болгоцсонтай адилхан болчихж байгаа. Тэгэл нэг хэдэн нөхдүүд одоо тэр том гарынхын нэрний доор явж идэг тий. Ийм л систем болох аюултай шүү гэдгийг харуулсан байна. Надад би бол угаасаа тийм системийг үзэн яддаг төрлийн хүн болохоор амар эвгүй санагдчиха. Яг хуу бүр бид нар гэхдээ миний бодлоор ирээдүйд ийм систем рүү орохгүй байх л гэж найддаг. Хэрвээ бид нар түүхийн ном сайн унших юм бол. Ялангуяа нөгөө сая ингээл Америкийн сонгуул өнгөрөөл Америкийн нийгэм дахиад нэм сонирхолтой тий сонин чим шиг сонирхолтой чим шиг гонигтай чим шиг байдал руу буцаад оронгууд одоо яг тэр Трампын хэлсэн үг Маск энтрийн ингээд байгаа байдлыг ажиглах юм бол нөгөө Гитлерийн Mein Kampf гэх ном байдаг шүү дээ. Өөрөө бичсэн. Бас нэг юм галзуу нөхрийн бичсэн ном байгаа шүү дээ. Тэрэн дээр гардаг үйл явдалтай өгдөгчтэй санагдчихсан надад. Нэг эвгүй. Гэтэ яг бид нар нэг ийм систем рүү орохгүй байх л гэж найдаж байна. Ямар нэгэн байдлаар хүн төрөлхтний нийгэм яг өнгөрсөн цаг үетэй харьцуулах юм бол үргэлж сайжирч идэг тий. Алдаанаасаа суралцаа явж идэг учраас гайгүй байх л гэж найдаад байгаа шүү дээ. Тэгээд ямар ч юм тийм медиагаас бас нэг юм сургамжтай медиа байна гэдэг чинь болж байна тий. За энэ ангийн хувьд гэвэл ер нь Black Mirror гэдэг зураг маань эхний хоёр ангинд Британий одоо гаргасан одоо хоёр зураг удирдал байгаа тий. За 3 дугаар удирдлаас эхлээд Америкууд буюу одоо Netflix худалдаж аваад за цаашаа үргэлжлүүлж хийж байгаа. За эхний хоёр анги дээр нэг анзаарчихсан юм телевизийн шууд дамжуулалт ч юм уу ер нь телевизтэй холбоотой хоёр анги байгаа. Нэг нь болохоор Black Mirror-ийн хамгийн ихний анги шүү дээ тий. Яг технологийн дэвшлийг харуулах юм бол гэж байгаа шүү дээ. За дараагийнх нь болохоор манай энэ Voldo Moment гэдэг анги байгаа. Энэ хоёр дээр манай энэ хин бүтээгч маань Charlie Brooker гэж хүн байдаг. Британий 5 удаагийн эмигийн шагналт басан чинь шаггүй хүн байгаа. Тэгээд энэ маань ер нь өөрөө технологид их дуртай хүн юм байна. Тэгэд бүр хамгийн анхнаас нь хийн гээл ерөөсө телевизэн шууд дамжуулалтаас эхлээл явсан. Цаашаа ингээд мэдээж үргэлжлээд явах байсан баг л та. Гэтэл дундаас Netflix худалдаж аваад ингээд одоо хэддүгээр болчихоо 5 6 болчихоо 7 дугаар болчихоо тий. За нэг жижиг мэдээлэл өгөх юм байла. Анх британчууд хийж эхэлсэн шүү. Ер нь британчууд юу ингэж байгаа л нэг час хийсэн юм хийдэг те зураг мурал кино ч юм уу. Тий одоо бас энэ дээр ингээл дахиад анзаархад нөгөө нэг тухайн одоо ямар нэгэн мэдлэг ч юм уу бол мэдлэг яагаад тэр хавийн нутгуудаас ирээд байна гэхээр тэд нар ч нөгөө төрүүлж хийсэн байгаа байхгүй.
Тэгэхээр нөгөө суур дэвсгэр хөрс сайн тий. Тэгэхээр медиа дээр ч гэсэн entertainment дээр ч гэсэн нэг юм үе час хийсэн гоё юмнуудаа хийчихэд идэг. Тинчээ нөгөө монголоор школ гэдэг шүү дээ. Школ нь бол монгол үг биш шүү дээ. Тийм юм стил байсаар л байгаа байхгүй тинчээ. Тий. Саяны школ гэж хэлсэн чинь одоо бид нар зарим үг англиар хэлэхээр хүмүүс уурлаад байдаг шүү дээ. Тэнгүүд яг тэр ууралж байгаа нөхөр би дурак юм уу школ гэж хэлэхээр ууралдаг байхгүй надаа. Англиар ганцхан хэлчихгүй чи монголоор яриач гэж уурлаад байдаг. Тийм. Хэлний онцлог л байхгүй юу. Зарим одоо школ гэдэг үг би монголоор юу гэж буурлах юм мэдэхгүй шүү дээ. Чи ингээл ялангуяа алим гэдэг үгийг бол би бүр 16 наснаас хойш хэрэгжилж баг багт бол яавлаг л гэдэг байсан шүү дээ. Тэгээ угаасаа ингээд тэр өөр соёлын нөлөө болон өөр одоо улсын нөлөөгөөр бид нар хэд хэдэн үгүүдийг авцсан байдаг шиг л өнөөдөр ингээл нийгэм даяар дэлхийд даяараа англи хэл чинь сурахад хамгийн амархан хэлүүдийн нэг учраас глобал болчихж байгаа шүү дээ. Тэгэл тэрний үгийг аваад явж байгаа. Харин зүгээр авах ёстой үгээ аваад давхар нөгөө утгуудаа орчуулад явах юм бол хэл илүү баялаг л болно шүү дээ. Хэл тэнцээ нэг сөнөд байгаа санагддгүй ш надад. Тийм тэгж яад нь хэлний талаар нэг тусдаа нэг хэрүүл хийнэ гэж. Хэлний тухай их гоё кино байгаа. Тэрийг хоёлаа дараагийн улиралтаа ч юм уу ярьж болно шүү дээ. За тэгээ. За 20 дугаар улирлын эхний анги болохоор за guess явчаад ирээ гэдэг be right back гэдэг нэртэй юм анги. За энэний технологийн талаар яриач билгүнэ. Энэ бол яг зүгээр AI юм. Хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд за тэгээ. Энэ анги руу орё тий. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг маань хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банкыг мэдтгэж байгаа. За Худалдаа хөгжлийн банкныхан маань хялбар хуримтлал үйлчлэгээний хүрээнд 4 үйлчлэгийг санал болгосон. За энэний хариултаа хадгалъя гэдгээр олсон 25,000 төгрөгийг 2 дахин үржүүлээд 50,000 болгож одоо тэр хэрэглэгчээ урамшуулах гэж байгаа юм байна. За хариултаа хадгалъя гэдэг нь яадаг үйлчлэгээ вэ гэвэл та өмнө нь одоо бэлэн мөнгө өгөөд тэгээд өмнө нь хариулт авдаг байсан бол одоо тэр хариулт авах болцсон шүү дээ. Карт уншуулчихж байгаа. Тэнгүүд картаа уншуулахдаа жоохон илүү мөнгө төлөөд уншуулчих юм байл. За тэнгүүд тэр илүү төлсөн мөнгө чинь таны тэр юу руу орчихно. Хадгаламжийн дансруу орчиж байгаа. Тийм. Ийм амархан үйлчлэгээ байхгүй. Энэ хамгийн гол нь энэ амартаа л байгаа юм. Ингээд энэ үйлчлэгээнүүдийг нэвтрүүлээд тэгээ мартчих юм бол жил 2 жилийн дараа бүр зөндөө их мөнгөтэй болцсон байх юм байна. Тэг чинь зарим нэгэн хүмүүс ч одоо байр маяр аваа яв, машин аваа яв гэх шүү дээ. Тэр хүнийг бити дурт. Би нөгөө сая Монголд байхдаа нээлгүүлсэн. Тэгээд айгүй амарлаа ерөнхийдөө. Одоо нөгөө хадгалт сарын орлогоос тэдэн төгрөгийн хадгаламж, тэдэн төгрөгийн юм гэж бодохгүйгээр давхар нэг юм бэлэн хадгаламж миний өмнөөс Худалдаа хөгжлийн банк надад хийж өгöd байгаа байхгүй тий. Одоо тэгэхэр чи одоо уул нь бол энэ амархан үйлчлэгийг хүмүүс авчвал үнэхээр амар байна. Надад бол бүр амар байна. Уул нь ингээд утсан дээрээсээ харуулмаар байна. Даанч нөгөө утсаараа өөрийгөө бичиж байгаа учраас чадахгүй байна. Яаж юм гэхээр ингээл ерөөсөө энэ тэнд картаар гүйлгээ хийлээ. Автоматар миний мөнгийг бүхэлдээд нөгөө миний гэрэндээ өгсөн тий энэ мөнгийг би задгаа болгож өгсөн тэр мөнгийг аваад хадгалчихжээ. За давхар орой болонгууд яаж юм гэхээр нөгөө бутархаа мөнгөд үлдчихэж байгаа шүү дээ дансанд тий янз янзын. Тэгээд би мичийн нөгөө бутархаа тоомоо харж чаддгүй. Нэг бол юмыг тэгшилчдэг. Үгүй бол нөгөө анхны тоогоор төгссөн байвал амар байдаг. Цээжлэхэд амархан байдаг байхгүй. Энд чинь бутархаа болчихоор айгүй хэцүү. Тэгвэл тэр бутархаа мөнгийг бас миний хадгаламж руу орой болгон авчихна. Тэгээд нэгд өдөр болгон мессежээр одоо тэдэн төгрөг таны хадгаламжинд байна. Тэдэн төгрөг орлоо. Энэ 7 хоногийнх юм байлаа гэд хэлчихэж байгаа. Тэгмүүд ерөөсөө эн чинь бараг л ингээд AI-д найдаад AI-аар би өөрхийн хадгаламжийг хийлгүүлж байгаад адилхан болчихж байгаа. Надад бол айгаа одоо ингээд 7 хоног хэрэглэхэд бол их гоё л байна. Чиш нэр сая ирсэн байж хата газ нийлэгч явцсан тий. Ер нь баг тэрийг нийлэх гэж ирсэн шүү. Тийш сая очиод нөгөө 3 зорилго байсан шүү тий. Нэг нь болохоор бичлэгээ хийх, студ орох, нэг нь хадгаламжийн дансаа нийлэх, нэг нь түлээж орж торт идэх. За Худалдаа хөгжлийн энэ үйлчлэг нь бол яг үнэ маш амар. Ерөөсөө илүү ажил хийхгүй. Тэр ерөөсөө дарамт байхгүй. Одоо эн чинь би 100,000 юм 95,000 юм худалдаж авлаа гэхэд 100,000 төгрөг уншуулчихар чинь ялгаа байхгүй шүү дээ. Ялгаа мэдрэхдэггүй те 5,000 төгрөг. Гэтэл тэр 5,000 чинь олон удаа давтагтаад ингээд олон дахин гүйлгээ хийгээд байх юм бол тэр чинь бүр маш их мөнгө болж байгаа байхгүй. Жилийн дараа гэж бодлоо. Ерөөсөө эн чинь баг те за сард хүн нэг 10 удаа уншуул 100-аар 10 удаа уншуулна шүү дээ. Ер нь одоо ямар ч газар те. Тэгэхэд л тэр чинь юу 50,000 төгрөг. 50,000 төгрөг чинь юу юм баг 3 хоногийн хоолын мөнгөстэй те. Тийм шүү дээ. Үнэ. За ийм үйлчлэгийг 5 сарын 13 хүртэл хялбар хуримтлал бол байнга явж байгаа. Нөгөө нэг 25,000-ыг 50,000 болгож үржүүлж байгаа нь
5 сарын 13 хүртэл үргэлжлэх юм байна. За бит хоёрын доор нэг QR код гарч байгаа. Тэрийг даваншуулаад худалдаа хөгжлийн банкны нэг аппликейшнийг татаад авчина. Тэгээ би ер нь сонсогч нартаа нэг юм хэлмээр байгаа. Ер нь нэг цаг гаргаад худалдаа хөгжлийн айл нэг салбар руу очиод уулзчмаар юм бэл. Танад ямар үйлчлэгээ байна гэд нэг өөрөө яг санхүүгийн сахилга батыг хангах үтнэс те нэг өдөр очиж уулзаал та ерөөсө гой үйлчлэгнүүдээс нь сонгоод аваад тэгэл ерөөсө цаашаа мартчихад та зөндөөх мөнгөтэй л болно гэсэн үг. Тийм харин би яг наадах чинь айгуу дэмжиж байгаа. Ерөөсө бид нар угаасаа л ингээл өглөө ажилдаа ч юм уу явдаг өдөр цайндаа гардаг штэ тий. Тэгээд тодорхой хугацааг төвжрэлд угаасаа л өнгөрүүлчихлээ. Тэгээ баг төвжирж явахдаа хамгийн орхон худалдаа хөгжлийн банкны салбар руу орчоод гараад ирэхэд хангалттай мэдээлэл авчихаар юм билээ. Тэгээ яг ингээ нөгөө очиод уулзчихгод нөгөө нэг яг бит харилцаа гэдэг чинь бас өөр идэг штэ тий. Яг хүнээр нь тайлбарлуулаад ингэдэм гэд тэгээ яг өөртөө тохирсноор гэрээгээ хийгээд авчвал айгүй амар юм бэл. За ингээд өнөөдрийн дугаарыг маань хэлбэр хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн худалдаа хөгжлийн банк ивэнтэтгэлээ. За баярлалаа. За баярлалаа. За одоо ингээд цаашаа үргэлжлүүлэхээр нөгөө нэгдүгээр анги. За нэгдүгээр ангийг анх үзээд бол надад айгүй эвгүй байсан. Ер нь л одоо эн чинь үйл явдлыг товчхон ярих юм бол тий хайртай хүнээ алдчихж байгаа эмэгтэйн тухай гарч байгаа. Гэтэл тэр нь эхлээд яаж юм хэр нөгөө өнөөдөр бол жишээ нь од мөндөр ч юм уу бид нар ингээ нэвтрүүлэг хийж явахдаа үнийгээ YouTube гэдэг платформд оруулж байгаа, FM-д оруулж байгаа, NTV-гээр цацж байгаа тий. За эдгээр маань бүгд юм дижитал мэдээлэл болоод байн хадгалагдаж байгаа. Ерөөсөн юм дижитал мэдээллийн хэлбэр болоод. За янз янзын юм дижитал мэдээллийн хэлбэрүүдийг өнөөдөр бид нар амьдарч явахдаа хадгалж байна. Жишээ нь ингээд хоёлоо өглөө тий хальт текстээр хэрэлдэхтэй хүртэл ингээд тэр мэдээлэл бол хадгалагдчихж байгаа шүү дээ. Тэ найз охин найз залуутайгаа маргалдах эсвэл уцаар ярих нэгэндээ хайрын шүлэг явуулах эдгээр чинь бүгд дижитал мэдээлэл болоод хадгалагдчихж байгаа. Тэгэхээр энэ анги дээр нөгөө нас барсан хүний маань энэ мэдээллийг би ямар нэгэн чат GPT шиг language модельийг тижээгээд буюу одоо өгөгдөл өгч чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөөх нь тэрнээс суралцж чинь за бэлгүн гэдэг хүн жишээ нь текст бичихтэй цэг ашигладаг юм байна, таслал ашигладаг юм байна тий. Бараг л алдаатай бичдэг хүн байна. Ийм дүрмүүд байдаг юм байна гэдэг. Тэгээ ингээд суралцаад тэгээд би тэр хүнтэй чатаар харилцаж одоо хүнж биш юм л та тий. Энэ одоо миний дижитал мэдээлэлээс суралцсан модельтэй магадгүй инх бат чатаар харилцаж эхлэх юм бол чи ялгаж чадахгүй байхгүй надаас. Яг тэгэхээр нөгөө нөхөр чи яг л над чиг айхт үзүүлж эхлэн тэнцээ. Ийм зүйлийг л гаргаж байгаа. Ерөөсөн ийм маягаар яг санаа нэг бодлыг гоё юм шиг хүртэл нэг бодлыг амар тий. Нас барсан үнийн датануудыг химэл оюуханы өгөгдөл болгоод химэл оюухан яг тэр нас барсан хүн шиг нөгөө амьд одоо хайртай хүнтэй харилцсан гэхээр нэг бодлын гоё. Магадгүй ингээд банк харилцаад ингээд одоо нөгөө өнгөрцөн хүмүүст хэлмээр байдаг зүйлүүд байдаг шүү дээ тий. Хүний амьдралд чинь нэг юм тэр хүндэл үзүүлсэн бодол гэдэг юмнууд байгаад байдаг. Ингэж бодохоор ихгүй. За кинон дээр бол яг энийг бүр нөгөө жирэмсэн болцсон хүүхдтэй болж байгаа гэдгээр харуулсан ба. Гэтэл нөгөө талаар эн чи их амар юм байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр бид нар бас ингэж харах юм бол нөгөө нэг тавьж явуулж чадахгүй байгааг илэрхийлж байна тий. Бас нөгөө хүн чинь тавьж явуулдаг, мартдаг, тий move on хийдэг ийм учраас ингэ цаашаа амьдэрдэг. Нэг юмдаа хүн гацчих юм бол болдгоо шүү дээ. Ер нь ийм аюултай байдал руу ордог тий. За зарим төрлийн одоо сэтгэл готрлын өвчнүүд бол хүн нэг юмдаа ингээд ороогдоод одоо өнгөрсөндөө хит ороогддог гэдэг ч юм уу иймэрхүү байдлаас үүсдэг гэсэн юм таамаглалууд байдаг. Яг бүрэн онол байдаг уу би мэдэхгүй. Миний салбар юм биш учраас тийм таамагуд бол байдаг. Тэгэхээр энэ талаас нь харах юм бол их амар санагдаж байгаа юм надаа. Тэгээ ялангуяа энэ Be Right Back бол ерөөсөө өнөөдөр байдаг технологи байхгүй юу? Уул нь бол анх үзэж байхад хүмүүс ингэж бодсон гэсэн. Энэ анги бол ерөөсөө юм бүр хитрхи ирээдүйн холын технологийн тухай гаргаад байна. Гэтэл үгүй энэ бол өнөөдөр бол яг одоо бол бидний амьдралд нэвтэрсэн тий ChatGPT гэдэг систем байна. Өөр DeepSeek байна тий янз янзын language модельүүд байна. Яг энийг яг компьютерийн хэлээр natural language interpretation processing гэж байна. Ийм модельүүд бэж идэг тийчээ. Гэтэл жинхэнэ түүхийг харах юм бол бүр 2013 онд анх туршиж үзсэн баг. Яг ийм загварыг яасан гэхээр ерөөсөө тухайн үед одоо ингээд чат ботуудыг үүсгээд тэр чат ботууд нь бэлгүүнтэй харилцаж эхлэнгүүт бэлгүүнээс мэдээлэл авсаар хагаад яг бэлгүүн шиг болоод текст илэрхийлэх одоо хэлбэр нь ийм зүйлүүдийг ашиглаж хэрэглэсэн одоо туршиж үзсэн сошиал ертөнцид. Энэ болохоор Eternity.me гэдэг ийм прожект байсан. Энэ прожектын ачаар өнөөдөр бас тодорхой хиймэл оюуны системүүд маань ажиллаж байгаа л да. Ер нь ийм зүйл хийж
болох юм байна гэдгийг бид мэдсэн. За энэ кинон дээр бол эхний стейж нь дижитал харьцаж байгаа тийм. Бас ингээ уцаар ярьж болдог нөгөө. Хоолойны синхронайз хийж болдог. Хоолойны синк хийж чаддаг. Ингэж ярьдаг. За бүр сүүл рүүгээ юу болсон? Яасан гэсэн чинь нөгөө тэр бүх дижитал мэдээллийг би физик объект руу хийчихэж байгаа байхгүй. Тэр бол одоо их аюултай. Надад бол тэр бол бүр ингээд за наа чин арай хитрнээ хөгшөөнд болж байгаа юм тий. Наа чин бүр арай биш шүү гэд. Яасан гэхээр дижитал мэдээлэл маань өөрөө процесс хийхдээ тодорхой хэмжээнд тухайн нас орсон хүний нас барах момент хүртэлх мэдээллүүдийг л өөртөө агуулна тийм үү. Нэгт. Хоёрт дижитал мэдээлэл тухайн бодит хүнийг бүрэн илэрхийлж чадахгүй юу гэдэг асуудал байна. За өнөөдөр ингээд зарим газар ажлын ярилцлаганд ороход жишээ нь Facebook-ийн, Instagram-ийн, Twitter-ийн ч юм уу тиймэрхүү мэдээллүүдийг харна гэж байна. Миний хувьд бол энэ хуулийн болон хүний эрхийн өнцгөөс нь харах юм бол ингэж болохгүй. Дээрэс нь эдгээр зүйлээр хүнийг тодорхойлно гэдэг бол утгагүй байхгүй. Ямар ч боломжгүй. Хүн чинь нэгт яадаг вэ гэхээр үргэлж одоо янз янзын маск зүүж идэг төрлийн амьтад бид нар ажил дээр нэг маск те гэртээ байхдаа нэг маск, толинд харахтаа нэг маск ч юм ийм янз янзын одоо маск зүүнэ гэдэг нь муу утгаараа биш шүү дээ. Бид нар чинь нөгөө тодорхой хэмжээнд өөрсдийнхөө аюулгүй байдлыг бодож байгаа шүү дээ тэнцээ те өөрийн хамгаалах инстинкт маань тэнцээ байж байгаа. Тэгэхээр дижитал ертөнцид бас оруулж байгаа миний мэдээллүүд маань тодорхой хэмжээнд тэнцээ фильтрлэгдсэн байгаа шүү дээ тий. Би мэдээж одоо жишээ нь Facebook дээр ямар нэгэн пост ихтэй хамаагүй огцом юмнууд бас тавихгүй шүү дээ хүн чинь тий. Бусад хүмүүсийг хамаагүй бүүс ихээр юмнууд тавихгүй ч юм. Ийм зүйлүүд. Тэгэхээр энэ мэдээлэл бол мэдээж намайг бүрэн илэрхийлэх боломжгүй болчихж байгаа байхгүй. Энэ мэдээллийг аваачаад бодит объект руу хийгээд робот шиг систем бий болгочихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ маань өөрөө identity асуудлыг хөндөж байгаа. Эн чинь тэгвэл яг үнэндээ бэлгүүн гэдэг үнийг илэрхийлж чадах юм уу гэдэг асуудал болчихж байгаа. Нөгөө талаас кинон дээр юуг харуулж байгаа гэхээр ерөөсөө л эн чинь илэрхийлж чадахгүй штэ гэдгийг их гоёор гаргадаг те. Нөгөө эмхтэй маань ингээд let go тавьж явуулж чадахгүйгээс нэгт болоод сэтгэл зүйн асуудалд орж эхэлж байгаа. Хоёрт хэдий тэр систем маань адилхан харагддаг, адилхан үг ашигладаг ч гэсэн нөгөө нэг хүний тухайн хүний одоо сүнс гэж хэлчихээ л да тий. Гэтэ нөгөө хий харагддаг, хий үзэгдэл биш тий. Яг нөгөө амь гэдэг штэ, амин сүнс гэдэг. Тийм утгаараа спирит гэдэг штэ. Тийм утгаар нь авч үзэх юм бол тэр нь байхгүй байхгүй. Тэр нь байхгүй юм чинь мэдээж тухайн хүн тухайн моментод ямар үйлдэл үзүүлэх байсан тэрийг үзүүлэх боломжгүй болчихж байгаа. Зарим үедээ өөрчлөгдөн тий. Хүн чинь өөрчлөгддөг амт. Тэр өөрчлөлт хүртэл байхгүй болчихж байгаа ш. Тэгээд нөгөө эмэгтэйд буцаагаад тэр нь дарамт болж эхэлдэг тийм. Ингээд дарамт болохоор ерөөсөө л зөвөр надад өөрийн хувь хүний өнцгөөс авсан мессеж юу вэ гэхээр бид нар ингээд хичнээн хэцүү ч гэсэн энэ grieving process гэдэг шүү дээ. Grieving process grieving гэдэг. Энэ процессыг давж гарахгүй гарах заавал ер нь л давж гарах нь зайлшгүй юм байна гэсэн мессежийг авч ирсэн. За нөгөө талаас энэ яг технологийн хувьд бол жоохон амар санагдаад байгаа. Өнөөдөр ялангуяа энэ бол яг ингээд бидний карманд явдаг технологи байхгүй тий. Тэнгүүд манай хүн за робот гэд нэрлэжээ л та тэр. Робот болохоор ерөөсөө сайн сайхны төлөө л байгаад байгаа. Сайн сайхан юм ярьдаг. Тэгээд уурлахаар нь аргахдах гэж үздэг. Тэгээд ер нь бол тэрний тушаалыг л биелүүлээд байгаа. За тэгээд ер нь бол тэр залуугийн одоо зарим нэг дурсамж мурсамж ч юм уу тийм бол байхгүй. Тэнгүүтээ зөвхөн тэр хүн яаж ярьдаг, яаж хөдөлдөг юм уу, царайны хувирлал нь яадгийн тийм юм ил үзүүл, за царайны хувирлж үзүүлдэг. Ерөөсөө зүгээр ингээл нэг байж яадаг юм байгаа шүү дээ, тийм. Тэнгүүд бас нэг ямар одоо өгөгдөл өгн тэрэнд нь тааруулсан хариултал өгдөг, тийм. Тэнгүүд тэр чин дутуу болчиход байгаа байхгүй юу? Чин уурлах ёстой хүн чин. Тэгээд өнөө Inside Out гэдэг кино байдаг шүү дээ. Тэрэн дээр охин жоохон байхтай болохоор аз жаргалтай байгаа л байл аз жаргалтай л байгаа. За тэнгүүд хүн том болохоор аз жаргал гуниг хоёр нийлжээж тэр хүнийг одоо бүрэн гаргадаг сэтгэл хөдлөлийн гэж одоо хүн болгодог гэж үзүүлж байгаа шүү дээ. Тэнгүүд манай робот болохоор ерөөсөө тийм юм байхгүй. Манай хүнд зүгээр л яг тушаалыг биелүүлээл аз жаргал за байгаа нь бол аз жаргал мэдрүүлээд байгаа. Тэнгүүд чи өмнөөс нь хэрүүл хийгээд энэ чинь бас хосын харилцаа байх ёстой шүү дээ. Бүсгүй тийм нэхэд идэг те. Чи намайг зохиож яагаад надтай зохиод хэрүүл хийхгүй байгаа ингээд. Тэнгүүд тэр бол за ингээл шал дутуул болж байгаа юм л та. Тэгээ бас нэг юм нэмж хэлэх гэж сайн маск гэдээ ярьлаа. Бид нэр бас юун дээр олон нийтийн одоо сошиал ертөнцийн дээр дандаа масктай байж идэг. Ерөөсөн муу муухай юм нийтэлдэггүй.
Тэг мэдээж нийтлэхгүй шүү дээ энэ чинь. Тэнгүүд нөгөө робот төгсөн мэдээллүүд болохоор дандаа сайн мэдээллүүд нөгөө робот ч авцсан байгаа шүү дээ тий. Нөгөө гарын фэйсбүүкээс ч юм уу. Тэнгүүд чинь муу муухай юм нийтлэгдэг юм чинь тэр одоо муу муухай мэдээлэл нь тэнд очихгүй л байгаа гэсэн үг байхгүй. Харин тий одоо нөгөө гэртээ би ямар масктай байдаг вэ тэрийг мэдэхгүй шүү дээ тий манай хүн чи. Тэнгүүд чинь нэг юм одоо ёстой их л эвгүй систем л байгаа юм. Бараг тэр чинь ингээ харьцахад их эвгүй болчихж байгаа байхгүй. Мэдээж ихэндээ яг хуу манай хүн тэр нас орсон хүнээ явуулахад хэцүү байсан. Тэгээд тэр орон зайгаа нөхсөн. За тэндээсээ муу одоо ингээ цаашаагаа явсан. Гэтэл нөгөө нэг систем чинь хэвэндээ байгаа учраас сүүлдээ тэр систем чинь юм цээжин дотор хурцсан болж чулуушиг болчихж байгаа байхгүй. Тийм ч учраас яг хуу кинон дээр яг хилэмжээр их гоё гаргацсан. Нөгөө дээврийн өрөөндөө орхичж байгаа шүү дээ манай хүнийг тий. Тэгээ нөгөө юуны одоо киноны хилэмжээр бол тэр дээврийн өрөөнд байгаа тэр маань миний ингээд энэ цээжин дотор тодорхой нэг юм орон зайг угаасаа эзлээд үлдсэн нэг юм хар хэсэг тийм чи үргэлж байж гин гэдэг илэрхийлсэн тий. Тэгээ яг хөө төгсгөлд нь тэр охин нь нөгөөдөгтэйгөө найзууд болцсон очиж гэнээс их хөөрхөн л. Гэтэ тэндээс бас нэг эвгүй юмыг анзаарч болж байгаа. Тэр юу вэ гэхээр манай эмэгтэй тэнцээ хүндхийг хүсэхгүй байгаа шархаа хүндж байгаа шүү дээ. Тэгээ тэнцээ юм эвгүй болж байгаа. Гэхдээ манай эмэгтэй маань охинтой болоод охин том болсон байна гэдэг чинь move on хийгээд тодорхой хэмжээнд ингээд өөрчлөгдсөн байгаа тий. Өөрчлөгдсөн систем. За ингэж хэлэхээр хүмүүсээс уралж магад чи хүнийг систем гэлээ. Тэгээ ингэ өөрчлөгдсөн систем болчихж байгаа. Гэтэл нөгөө дээврийн өрөөнд байгаа систем бол хэзээ ч өөрчлөгдөөгүй гэдгийг тэр синээс харж болдог байхгүй. Охинтой ярьж байгаа хитгэн өгүүлбэр хийсэн юм ерөөсөө. Тэгэхээр эн чи их амар баг. Тийшээ буцаж очино гэдэг чинь би нөгөө харахыг хүсэхгүй байгаа өнгөрсөн одоо хүнд зүйл рүүгээ дахиж эргэж өнгөж ийн л гэсэн үг шүү дээ. Тэр хэсэг бас айгүй хүнд санагдаад тийм байна надаа. Би тэгээ одоо ер нь жоохон айгаал магадгүй айгаал байгаа ч гэж дээ. Одоо бүр амар нөгөө унтаж чадахгүй байгаа юм шиг ярьчихлаа. Тэгвэл имиж байгаа юм маань юу гэхээр бид нар өнөөдөр янз янзын language моделуудыг хөгжүүлж байгаа. Тэгээ манай дүү хүртэл бүр яг энийг хөгжүүлдэг хүмүүсийн нэг байгаа юм. Тэгэхээр эдгээр ирээдүйд яаж болох вэ гэхээр яг энэ кинон дээр гарч байгаа прожектыг магадгүй хийхийг хүсэх бах тий. Энэ бол тодорхой этикийн нөхцлүүдийн хуулиар хангах юм бол ерөөсө боломжтой шүү дээ. Энийг хийхийг хүсэх бах. Тэгээ энэ чинээс ямар одоо нийгмийн эвгүй үзэгдлүүд ч юм уу ямар экстремүүд гарч ирэхийг таамаглахын аргагүй болчихж байгаа. Айгу хаус систем учраас нийгэм ч айгу хаус системтэй. Тэгэхээр бас жоохон хамаагүй энэ моделүүдийг бид нэр хөгжүүлэхдээ бас анхааралтай байх хэрэгтэй юм шиг санагдсан. Мэдээж эдэн маань бидрийг одоо нийлж байгаа нөгөө Терминатор гэдэг кинон дэр шиг нийлж байгаа тусдахгүй. Тэр бол тийм утгагүй юм миний хувьд бол байхгүй л. Хиймэл оюухан хүнийг устгах гэдэг бол нэг сонирн биш тий. Хүн бол хиймэл оюухан сонирн систем байхгүй. Гэхдээ бид нар өөрсдөө энийг хэтрүүлж буруу хэрэглээд эхлэх юм бол өөрсдөө wipe-ийг нь ачиж магадгүй байхгүй тий. Тэгэхээр бас их одоо яаж ашиглахаас шалтгаалаад цөмийн бөмбөг болох уу, цөмийн эрчим хүч болох уу гэдгийг шийдэх юм да тий. За нэгдүгээр ингээд дуусгая. Юу ажиллаа? Бид хоёрт одоо цөөхөн минут үлдсэн байна. Хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд 3 дугаар анги буюу White Bear гэдэг ангийг хальт яриад өнгөрөе тэхүү. Яг тэр нэг White Christmas чинь ярих юм хэрэгтэй. Тэг хамтран ажиллагчаа яриад ер нь ярихад болно. Яг тэгэхээр White Bear, White Christmas хоёр чинь хоёулаа яг шүүхийн системийн тухай юу байгаа вэ? Шийтгэх системийн тухай. За тэгэхээр тэгээд үргэлжлүүлээ. За тэгье. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлээ гэдээ маш гоё ураатай MMS компани ивент итгэж байгаа. За яг энэ ураатайгаа адилхан үйл ажиллагааг явуулдаг. Ногоон байшинг 100% өөрөөсөө одоо ногоон юу гэдэг үлээ? Сэргээлт хэрчим хүч энтертэй ерөөсөө байгалийн усыг ашигладаг яг цэвэр ногоон байшинг Монголд анх удаа бариад нэвтрүүлсэн байгаа юм. За энэ компани маань 2022 оноос хойш нарны цахилгаан үсгүүрийн дэлхийн номер 1 брэнд болох Jinko Solar брендийг Монгол улсын албан ёсны дистрибьютороор ажиллаж эхэлж байгаа. Ер нь альва бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа албан ёсны дистрибьюторээс худалдаж авах их зүгээр юм бэл. Яг тэгвэл тэр чинь яг үйлдвэрээс ирж байгаа чанартай, баталгаа хугацаатай юу гэдгийг найдвартай. Тийм найдвартай. Тэгээд эргээд эвдэрлээ гэж бодоход тэр чинь засварын газар нь ч гэсэн стандартын дагуу ажилладаг. Тэгээд нөө бүтээгдэхүүнүүд нь хоорондоо яг зохицож дээд төвчин чадлаар ажилладаг ч гэдэг юм уу. Ер нь маш тийм зөв худалдан авалт юм бэл л тэгээд албан ёсны газараас аавна гэдэг чинь. Тэгээд надад бол ерөөсөө албан ёсны газараас аавна гэдэг юу л үү нөө эргэж очих газартай, буух хаягтай. Тэр их амар. Хэрүүл хийхэд амар штэ эн чинь танаагаас авсан юм чинь ингэчлээ.
Тэгвэл би зах дээрээс очиж бэлгүүнээс нэг машин авлаа гэж бодоход буцаад очиход бэлгүүн байхгүй шүү дээ тэнд. Тэгэхээр одоо ер нь бол яг энэ ирээдүйд болохоор яг бүх байшин л юу болох юм бэ л дээ. Бүгд өөрөө цахилгаан хангадаг ч юм уу. Тэгээд байгалийн ус ашигладаг ч юм уу юм болох. За ингээд ирээдүйд болохоор ер нь бүх одоо лагерийн байшин ч юм уу, хауснууд ч юм уу бүгдээрээ л та тэгвэр дээр нарны цахилгаан энерги хураагууртай, дотроо батарейтай ер нь нарны энергийг л ашигладаг болно л да. Тийм болохоор ер нь анханасаа ч одооноос бэлдэж явах хэрэгтэй юм шиг байна. Ер нь биднэрт одооноос бэлдэж явах хэрэгтэй маш олон юм байгаа. Тэрний нэг нь яалтчгүй энэ нарны цахилгаан хураагуур одоо нарны эрчим хүч байгаа тийм ээ. Яг одоо бас нарны эрчим хүч чинь нэг гоё нь утааны шийдэл гэхгүй юу те. Хүн өөрөө утааны эсрэг тэмцэж болох нэг шийдэл байна. Тэгэл эн чинь бас давхар цахилгаанаа хэмнэх нэг гоё арга байгаа байхгүй юу. Тэгээ манай Монгол улс чинь жилийн 365 хоногийн бараг 200 хэдд нартай байдаг газар шүү дээ. Хүмүүс ягаад ч Монголыг ийм бүрхэг тэнгэртэй ч юм уу юм нар бараг харагддаг шүү дээ тэгээд би ерөөсөй ойлгоогүй тэр яг ингээ харьцуулах юм бол харьцангуй нартай байдаг гоё цэлмэг тэнгэртэй газар байхгүй. Будапешт ч юм уу Лондонд байх юм бол нар харна гэдэг чинь шүү дээ өдрийн хард харж байгаа юм шиг ховор тохиолдол шүү дээ тий. Тэгэхээр ерөөсөй одоо ялангуяа би жишээ нь ингээд ирээдүйд нөгөө байр авах мөнгөөрөө магадгүй байр авахгүй яг гоё юм хотоос жоохон холдуу байшин аваад тэгж амьдрий гэж бодоод байгаа юм. Тэгэх юм бол ерөөсөө л нарны эрчим хүчийг ашиглах нь хамгийн зөв шийдэл. Тэгэл дээврээ ч юм уу эсвэл гадаанаа ямар нэг нарны эрчим хүч хөндлөөлөгч MMS-ээс аваад тавьчихд болж байгаа байхгүй юу надад. Тий. Нөгөө нэг тэр нартай биш үйл ихтэй хур ихтэй газрууд Монголын нэг үг гэдэг штэ. Хувьтай хүн хур бураанаар гэд. Англичууд болохоор хувьтай хүн нарнаар л гэж хосдог болов гэж бодоод байгаа юм. Харин тийм тий. За тэгэхээр Jinko Solar нь хэрэглэгчдэд хамгийн өндөр ашигт ажиллагаа бүхий таяр нэг зэрэглэлийг нарны хавтанг эрчим хүч хувиргах хоримтлуулах системийн төгс шийдлийн хамт нэг дор санал болгож байгаа. За 2022 оны эхний хагасаас эхлээд Santera болон San Giga нэртэй нарны эрчим хүчний систем бүхий цогц шийдлүүдийг зах зээлд нийлүүлээд байгаа юм байна. За та бүхэн тэр нисхийн тойргийн урт талд байгаа одоо орчин үеийн одоо ирээдүйн нэг байшин байгаа. Тийш очиод ер нь үзчихээрэй. Ирээдүйд байшин ямар болох юм гээд тэр байшин гой сонжонгоо энэ бүтээгдэхүүнүүдийг бас одоо харчих боломжтой юм байлээ. За Facebook-ийн нөгөө наашаа эрэхтэй нисэх орох замд очиж харсан ш. Тэр бол бүр заавал очиж үзэх ёстой юмнуудын нэг байл. Тий. Цаадуулчин болохоор хүрээ дээрээ би та нарт гой үзүүлээ л гэдэг тийм билээ. Хүмүүст бүр ингээ гой таниулъя гэсэн тийм чин зоригтой хүсэлтэй. Тий. За Facebook-ийн хуудас нь MMS Green Building гэдэг одоо хуудас байгаа. За мөн 7711 1999 гэдэг дугаарыг уцаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани бэлтгэлээ. За үргэлжлэе билгүнэ. Баярлалаа. За одоо тэгэхээр сүүлийн 2 анги бол ерөөсөө за White Christmas бол мэдээж ярих юм ихтэй ингээ White Bear үлээ тий. Бас нэг юуны тухайн анги. Judgment-ийн тухайн анги. Энэ 2 анги бол нэгт хүндсэн асуудал нь бол ерөөсөө л бидний энэ хуулийн систем мэдээж ирээдүйд өөрчлөгдөн, шинжлэгдэн, шийтгэх системүүд ч гэсэн шинжлэгдэн шүү дээ тий. Уул нь бол ингээд нийгэм өөрчлөгдөх тусам аль болох бид хүнийг зөөлнөөр шийтгэх, илүү хүнлэгээр шийтгэх гэдэг ийм систем рүү одоо хөрвж явж байгаа. Жишээ нь цаазын ялыг болиулъя гэдэг ч юм. За энийг яг хүндсэн. Гэхдээ хүндэхдээ эвгүйгээр хүндсэн байгаа. Тэрний үг ихээр White Bear дээр бол тухайн тэр аимшигтай аллахыг хийцэн эмхтэйг ерөөсөө банк шийтгэж байгаа тий. Меморыг нь арчиж хаяал дахин шийтгэл тэр нь яаж юм гэхээр эн чинь нөгөө ийм шийтгэлийн аргууд байдаг шүү дээ тий. Тухайн хүнийг тухайн зовлонг дахин мэдрүүлээл ах юм бол тэр хүн ингээд эзэн нэг өдөр ойлгоно гэдэг ч юм нэг юм амар хэрцгий арга тий. Маш их юм хэрцгий аргаар шийтгэж байгаа байхгүй. Ингээд байн гэж хийгээд байдаг. За тэгэхээр энэ бас нэг талаар одоо баг нийгэмд байх ороод ирсэн технологиудын нэг явж байгаа. Тэр нөгөө мемори устгах тий. Тодорхой төрлийн драгууд одоо эмүүд эсвэл тариа, хар тамхи энэ бодисуудаар хүний зарим төрлийн санах хойг устгаж болдог. Энэ бол ингээд батлагдсан зүйл. Гэхдээ хүний санах хойг ингэж устгасан ч гэсэн энэ маань өөрөө бүрэн хэмжээний устгал биш учраас хүн тодорхой хэмжээний нөгөө traumatic experience-үүд нь үлдчихдэг байгаа байхгүй тийм ч. Одоо энэ Canon дээр хэрвээ манай үзэгч нар анзаарах юм бол White Bear руу очие гэсэн чинь
юу байгааг нь мэдэхгүй ч гэсэн нөгөө меморигоо ой санамжаа арчуулсан эмэгтэй маань айгаад идэх штеп. Би очихгүй. Би юугаа мэдэхгүй гэхдээ би тийшээ очихгүй. Тинчээ бүр ингээд биеинд нь ортол тинчээ маш олон удаа туршилт хийгээд тэр реалити шоу шиг сони имийг хийгээд ингээ явуулсан байгаа байхгүй. Тэгэхээр эндээс асуулт гарч байгаа. Нэг нь юу гэхээр энэ punishment loops гэж байгаа юм л та нөгөө шийтгэлийн луп одоо тойр лупүүд гэх юм уу да тий. Энэ нь өөрөө яг үнэндээ хүнийг шийтгэх арга муу юм уу биш юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа. За яг энийг Black Mirror-ын дараагийн удирдлагууд дээр бас нэг анги дээр хүндсэн байдаг тий. Тэрийг хоёулаа мэдээж ирээдүйд ярилцсан. Тэгэхдээ бас Whiteberry-г илүү дэлгэрэнгүй ярих боломжтой. Өөр нэг асуулт нь юу гэхээр хэрвээ наа чин шийтгэл юм бол шийтгэж ийн гэдгийг бид нар яаж мэдэх юм бэ гэж асууж байгаа. Нөгөө талаас наа чин ер нь шийтгэл биш зүгээр яргалал юм биш үү гэж байгаа байхгүй. Ерөөсөө л наа чин зүгээр л яргалал юм биш үү. Хүн чинь бас тодорхой хэмжээний нэг юм онцгой амттай юм байгаа юм л та ингээд ямар нэгэн хүнийг шийтгэж байгааг харах дуртай байдаг ч юм уу тийм. Тэр нь барыг яргалал болоод их тэрийг үзэх гэдэг нэг юм сонин гаж хүсэлтэй тийм. Энэ хүний бас нэг ийм сул талыг ингээд харуулсан ингэ санагдсан. За энийг яг одоо White Bear дээр бие махан биеинд нь учруулж байгаа шүү дээ. Физик биологийн биеинд нь учруулж байгаа. Гэтэл White Christmas дээр болохоор тэгээгүй ой санамжинд буюу нөгөө субъектив байдлаар учруулж байгаа тийм. Тэр нь бүр илүү аимшигтай болчихж байгаа байхгүй. Яасан гэсэн чинь л ерөөсөө нөгөө гол дүрийн залуу одоо орчин үеийн хэлгээр бол тархитаа хийцэн гэж байгаа шүү дээ. Ой санамж нь угаасаа ингээд хуулж идэг тийм технологи тархинд нь бэж идэг. Тэр нь угаасаа тэр хүнд болсон бүх ой дурсамж, бүх сэтгэлгээ, бүх юмыг өөртөө агуулсан нэгсэндөө миний ухамсарыг тэнцээ копитсан байгаа байхгүй. Канонцсан тий копитсан юм байж дээ. Тэрийг нь аваачаад хугацааны луп дотор оруулаад тэгээд өөрөөр нь одоо ямар гэмт тэрийг хийлгэснийг яриулаад тэгснээ тэнцэн хязгааргүй удаан байлгаа шийтгэж байгаа тий. Гэтэл яг энэ дээр нэг юм хүний бас дахиад аюултай юм гараад ирчих. Юу гэхээр хүн бол ерөөсөө ингээд ихэнхдээ субъектив юмыг гэмтэж гин үгүй юу гэдгийг юм шууд нөгөө ойлгож чаддаггүй. Тэгсэн ингээд киноны төгсгөлд манай залууг тэнцээ ингээд мянган жилийн лупт оруулаа ичиж байгаа штэ хөрхийг. Би бол галзуурна тийм юмд орох юм бол. Тэгээ ганцаархнаа байгаад ир чинь тэгээ ийм аимшигтай. Гэтэл тэрийг гаднаас хийж явахдаа хүн энэ маань өөрөө надад би шууд нүдээр хардаг ч юм уу те шууд биологоор нь мэдэрж байгаа зүйл биш учраас ойлгодог. Тэгээ хүн нэг ийм сул талтай. За энэ дээр яг нөгөө алдартай философийн асуудал байдаг шүү дээ. Тролли проблем гэдэг тийм. Тэрийг бас давхар тодорхой хэмжээнд хүндэтсэн байна. Тэгэхээр их юм аюултай болчихж байгаа. Нөгөө талаар юу гэхээр технологи гэдэг чинь өөрөө бас тодорхой хэмжээнд бид нар хэтрүүлчих юм бол наа чи болохгүй шүү гэдгийг дахиад харуулад байгаа байхгүй. Яг хөө би сая дахиж үзэхдээ нэг бодсон нь энэ White Christmas байгаа технологи байгаа шүү дээ тийм. Энэ цаг үе. Энэ технологи бий болсон цаг үе яагаад ч юм фашист нэг юм шиг санагдсан надад. Яагаад тэгэхээр тэр ухамсарыг копидна гэдэг бол этик моралын бүр хитэрсэн аимшигтай одоо зөрчил дагуулж байгаа. Тэгснээр тэр нэг нөгөө эмэгтэй өөрийнхөө копидсан ухамсарыг юу ч бодоогүй өөрийнхөө гэрийн зарц цулгаа хийчихэж байгаа шүү дээ. Нэгсэндээ өөрийгөө би тэнд тамарлж байгаагаа би тодорхой хэмжээнд этикийн мэдрэмж байхгүй ойлгохгүй байхгүй тэрийг. Тийм юм сонин системүүд ингээд тавигдсан. Ийм байхаар айгуу сонин. Дээрээс нь нөгөө хүний блоклон гэдэг юм байж байгаа тийм чи. Ерөөсөө шууд өөрийнхөө харах одоо амьдралын юунаас блоклаа хийчих. Инхээр энэ нэг юм Валдо моментийн нэг юм холын ирээдүйдээ очсон юм шиг санагдаад тийм санагдчихсан зүгээр нэг хитрхи фашист нэг юм л нэг иймэрхүү байх болов уу гэж бодчихсон. Тэр блоклах чинь бас хийвгүй. Одоо юу дамжаад байгаа. Хүүхдийнхээ хэнийг блоклох уу гэдэг бас шийдээд байгаа юм чинь. За бас өөр бас нэг шийтгэлийн хэлбэр нь юу гэхээр тухайн хүнийг ерөөсө бүх нийгмээс бүх дэлхийгээс блоклаа хийчих. Тэр чинь өөрөө болохоор улаан өнгөтэй бус хүн бол ерөөсө харагдахгүй гэдэг чинь тэгж амьдрна гэж юу багт тий. Тэр харин бүр л илүү аимшигтай байгаа байхгүй. Тэр чинь яг юу гэсэн. Тэр чинь би тодорхой хэмжээнд өөрийгөө оршиж байгаа мэдээ дээ. Тий. Гэтэл бусад оршихуунууд миний оршиж байгааг мэдж байгаа гэхдээ надтай харилцаж чадахгүй тий. Тэнд нэг юм блок үүссэн. Тэгэхээр эн чинь баг амьдарч гин үү гэж асуух асуулт маань яригтай болчихж байгаа. Үнэхээр энэ хүн амьдраад байгаа юм уу? Үнэхээр энэ хүн одоо тий оршоод байгаа юм уу гэдгийг бид нар мэдхээгүй хэцүү. Эсвэл нэрээ зүгээр оршиж байгаа гэхдээ амьдраагүй гэж хэлж болохоор байгаа байхгүй. Гэтэл яг
Жишээ намайг одоо ингээд те студиэс ингээд блоглаа хийчих юм бол энэ чинь амар юу гоохгүй юу гэсэн. Энэ бол бүр айгүй хатуу хэрцгий шийтгэлийн хэлбэрэл санагдсан. Тэгэхээр л яг түрүүний ингээд хэлдэг энэ айгүй фашист нэг юм байгаа байхгүй юу? Айгүй фашизм руу орсон нэг юм санагдсан. Тийм. Хоёлаа юу яалаа? Цаг дуусчлаа. Юу яах вэ? White Christmas-ийн талаар ирэх season 3-ын үеэр нэг хальт дурдаад дахиад яриад тэхүү. Тэгээ. Тэгэхгүй бол White Christmas ярихад бол үнэхээр тийм олон чим ярьж болно. Тэгээд бас их өргөн цар хүрээтэй ийм анги шүү дээ тий. За өнөөдрийн нэвтрүүлэг ингээд дуусч байна. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хөстөлгөний Од Мөндөр радиогоор хүрлээ. За Хятадын Ланжоос физикч бэлгүүндээ нэвтрүүлэг хүргэсэнд нь баярлалаа. За дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани болон хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн худалдаа хөгжлийн баг ивент тэтгэлээ. За бэлгүүнээ дараагийн дугаараар дараагийн Black Mirror хар тойл та юу гэж орчуулмаар юм те. За спешиалаараа уулзцгаая. За бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай өргөжлөх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 942 30 15 15 942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.